G7-ны 11 сарын 14-ний өдрийг дэлхийн нийтрээр жихрийн шижин өвчнөд тэмцэх өдөр болгон тэмдэглэж болсон байна. Жихрийн шижин өвчнөр дэлхийд 350 сая хүн өвчиж олон хүний амь насыг авч явдсаар байгаа. Иймд амьдралын хэм маягийг зөвөр сурталчлах, үүсэх эрсдлүүдийг арилгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэг яралтай авч эхлэхгүй бол 2030 он гэхэд энэ тоо 2 дахин өсөх хандлагатай байгаа судалгаа гарчээ. Монголчууд сайхны хүртэл энэ өвчний талаар сайн мэддэггүй байсан. Гэвч хүн амын төвдрөл нэмэгдэх, хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдах, байгаль орчинтойгоо зөв зохисгүй харьцах, хөдөлгөөн багасан их шалтгаануудаар цөөхөн хүн амтай манай улс дэлхийд бараг дээгүрт энэ төрлийн өвчний жагсаалтанд бичигдэж байна. Жихрийн шижин өвчний улмаас нас барагчдын бараг 80% нь дунд болон бага орлоготой иргэд эзэж байгаа. Гэтэл энэ өвчин өөрөө дэлхийд идэгдгөө 2 өвчин байдгийн нэг нь юм, нөгөө нь ХДХВ-гийн өвчин ордог байна. Жихрийн шижингийн 1-р хэлбэр, 2-р хэлбэр, жирэмс үеийн жихрийн шижин, нэн сахарны диабет буюу сахарын бус энтер гэж маш олон ангиллаад явждаг шүү дээ. Ялангуяа 1-р хэлбэр болвол эхийн хөвлөд олдсон ураг маань манай анагаахын хэлээр бол аномали гэж ярьдаг. Тэр маань юу гэсэн үг гэхээр панкреас маань бол абсолют инсулин ялгаруулж чадахгүй учраас тийм улсууд ч бол одоо бурхнаас хэдэн нас зайсан тэр насаа насалтлал инсулин тариагаар явна гэсэн үг. 1-р хэлбэрийн жихрийн шижин нойр бучиргаан үйл ажиллагааны алдагдaltaй холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа зогсоодог. 2-р хэлбэрийн жихрийн шижингүүд инсулин ялгаралт хэвийн байдагч биеийн эсүүд инсулиныг мэдрэхээ байдаг. Хүний биед хэрэгтэй инсулиныг орлодог инсулин гих тариа нь өөрөө жихрийн шижин өвчтэй хүмүүсийн ганц авралын гарц. Учир нь нэгэнт энэ төрлийн өвчин тусал бол насаараа инсулиныг тариулах шаардлагатай гин. Гэтэл энэ тариа өөрөө маш өндөр өртөгтэй дэлхийн 3 орндын тариг үйлдвэрлэдэг. Монголд гэхэд хувийн эмнэлэгт эмчилүүлэх бол өдрийн $100 энэ төрлийн тариг тариулах болно. Энэ нь мэдээж хамгийн хэм зардлаар гэтэл дэлхийн хөгжингүй орнуудад жихрийн шижин өвчний өдрийн эмчилгээ гэхэд €1000 эхэлдэг байна. Тиймээс бусад орнууд энэ төрлийн өвчнөйгөө тэмцэхийн тулд төр засаг нь хамгийн ихээр анхаарал тавьдаг. Ер нь жихрийн шижин өвчнийг 5 цул эрхтний хамгийн сүүлийн зайдаас гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл жихрийн шижин өвчнөд хүний 5 цул эрхтний айл нэг эрхтэн нь аль хэдийн муудаж ажиллагаагүй болсон байдаг байна. Тэгэхээр элэг цус нойр бочиргаан гурвын үрслээс болоод жихрийн шижин өвчөнд орж яана гэж ойлгох ёстой. Аригтлалт байж байгаа энэ дээр хэд таргалалт байж байгаа, хөдөлгөөний хомсдол байж байгаа, буруу хооллолт байж байгаа. Энэ бүхэн чинь жихрийн шижин өвчний үндсэн суурь. Харамсалтай та асуулаа идэгдэг өвчин үү гэж энэ бол идэгдэг өвчин. Нэг онцлогдсон бол тэгэл тухайн өвчин бол насан туршдаа эмээ ууж явж явах ёстой. Эсвэл тодорхой хугацааны дараа панкреас буюу нойр улчирхаа маань инсулин гэдэг даавраа секрецээ ялгаруулж чадахгүй бол бид нар хүний амьд явуулахын тулд гаднаас нь инсулинийг хийж өгдөг. Ийм эмчилгээний зарчимтай. Жихрийн шижингүүд сахар шээсээр ихээр ялгархаас гадна түргэн туурах, бие мах бодно өсгүйжүүлэх, ядархад нэгсэх, бие суулрах, нойрон муу болох, арьс захтнах, хараа мудах, амнаас ацтай өнөртөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин өвчин хүндэрсэн үед үе мөчөндөө орох, сохрох, ухаан алдах, амь насаа алдах зэрэг түргэдэг. Тиймээс энэ төрлийн өвчнөөс насаараа эмчилгээ сувилгаа хийлгэх, байнга дэглэн барих, эмчийн хяналтанд байх нь өвчний хүндрэлээс зайлсхийх, эсвэл хүндрэлийг удаашруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэйг нь NBS мэддэг.